За өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар төв сэвэрлэх байгууламжийн хаягдллагын талаар авах зарим арга хэмжээний тоо гэсэн тогтоол гарсан. Ер нь Улаанбаатар хотын төв сэвэрлэх байгууламжаас ялгарч байгаа өнөрийн асуудлыг өнөөдөр засгийн газрын гишүүд хэлцлээ. Өнөрөө яаж арилгах вэ гэж энэ тал дээр тогтоол гарсан. Ер нь яагаад өнөртэй байна гэвэл 3 их усүрээс болоод өнөртэй байгаа юм байна. Нэгдүгüүрт бол 1964 онд төв сэвэрлэх байгууламж ашиглалтанаар олсноос хойш 60 жилийн хугацаанд бол тэнд лаг бол хуримтлагдсан юм байна. Яг өнөөдрийн байдлаар нийтдээ нэг 900 мянган метр куб лаг тэнд хуримтлагдсан байт юм байна. За 900 мянган метр куб лагны 60% нь бол олон жил болсон хатсан лаг. За 30% нь бол өнөөдөр жинхэнэ өнөр гарч байгаа шингэн лаг байт юм байна. Нэгдүгээрт. За хоёр дахь нь бол өдөр болгон энэ Улаанбаатар хотын хэмжээнд байгаа бүх бохир бол тэнд очоод нэг холоогоор ингээд гарч байгаа. Асгарч байгаа. Өдөрт бол 1000 метр куб лаг асгардаг юм байна. 1000 метр куб гэдэг бол 10 тонны машинаар 100 рейс зөөсөнтэй тэнцэх хэмжээний лаг бол өдөр болгон асгарч байгаа. За эндээс их хэмжээний өндөр гарч байгаа. За гурав дахь нь бол Улаанбаатар хотын төв сэвэрлэх байгууламжийг тойроод арширны үйлдвэр, өлөн гэдэсний үйлдвэр нийтдээ нэг 107 үйлдвэр байдаг юм байна. Эднээс бас их хэмжээний өнөр гардаг юм байна. Тийм учраас энэ 3 асуудлын хүрээнд бол өнөөдөр яригдлаа. За бид эхний ээлжинд ямар ч гэсэн тэр химийн бодис хэрэглээд тэр олон жил хуримтлагдсан лагвыг бол өнөрийн дарах арга хэмжээг бол одоо энэ хавраас эхлээд бид нар зохион байгуулна гэж үзэж байгаа. 2015 онд АСИМ-ийн уулзалтын үед бол энэ лаг дарга арга хэмжээг авсан байлаа. Тэр үед ямар арга хэмжээ авсан бэ гэвэл ерөөсөө лагийг бол химийн бодисоор дараад өнөргөжүүлээд тэгээд тэр саяны ажиллаж байгаа бүх үйлдвэрүүдийг бол төр зогсоосон юм байна. Тэгээд төрөх хугацаанд бол энэ төв сэвэрлэх байгууламж бол өнөргөө болсон байт юм байна л да. Тийм учраас бид эхний ээлжиндээ бол тэнд байгаа олон жил 50 жилийн туршид хуримтлагдсан лагийг одоо химийн бодисоор өнөргөөжүүлэх, хоргожүүлэх ажлыг бол хийнэ. Энэ бол нэгдүгээр арга хэмжээ. За хоёр дахь нь бол тэр өдөр болгон гарч байгаа 1000 метр куб лагийг одоо технологийн дагуу зарим нэг тоног төхөөрөмжийг бид нар тавих ёстой. Эхлээд прессээр шахах ёстой юм байна. Прессээр шахаад усын нэг тустай ялгаад дараа нь өнөргөжүүлэх ёстой юм байна. Дараа нь хатаах ёстой юм байна. Дараа нь шатааж тэрийг бол өнөргөө болох ийм технологийн дарааллын дагуу ийм ажлууд хийгдэх ёстой юм байна лээ. Энэ ажлуудыг бид нар одоо хийхээр өнөөдөр засгийн газрын тогтоол шийдвэр гарлаа. Бид 2 хугацаанд энэ өнөр дарах ажлыг бол хэрэгжүүлж эхэлнэ. Манай 12 сард бол сайтын тушаалаар ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт бол манай барил хот байгуулалтын яам, байгуул орчны яам байгаа, эрүүл мэндийн яам байгаа. Нийслэлээс одоо хүмүүс орсон 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг бол ямар технологиор яаж хийх вэ? Энэ лагийн өнөрийг арилгах арга хэмжээ бол манай улсад анхудаа хийгдэж байгаа ажил. Тэгээд олон улсын туршлага ямар байдаг юм байна? Гадаадын туршлага ямар байдаг юм байна? Тэрийг бүрэн устгах арга ямар байдаг юм байна? Гэдэг бүх асуудлыг бол бас судалж үзсэн. Ажлын хэсэг бол тодорхой шийдвэрээ гаргасан байгаа. Энэ шийдвэрийн хүрээнд бол бид нар хэрэгжүүлэх ажлаа зохион байгуулна. Эхлээд ямар ч гэсэн өнөрөө дарна. Гадаад улс оронд бол Японд, Германд бас тэр нөгөө хуримтлагдсан лагийг бактериэр идүүлэх тэм технологи бас нэвтэрсэн юм байна. Тэр эрдэмтэд бас ирээд бидэнтэй уулзсан. Тэр бол эцсийн төгс шийдэл юм байна. Энд бас тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай болно. Төгс шийдлийн асуудлыг бол бид нар дараа нь ярина. Ямар ч гэсэн өнөөдөр эхний ээлжинд засгийн газрын хуралдаанаар оруулаад бид нар хийх ажлыг бол тодорхой болгосон. Одоо ингээд удахгүй ажиллаа эхэлнэ гэдгээ хэлмээр байна.